Сайн бацгаана уу, бүгдээрэндээ бичлэг үзэж байгаа юм төргий. Тэгээд яг одоо Монголд наадмын баяр болж байгаа болохоор наадмын тухай бичлэг хийх гэж байна. Тэгээд наадмын баярыг бол угаасаа хүн болгон мэдж байгаа. Зарим цагаан сарын баярыг, Азийн зарим орнууд шинэ жилийн баярыг бүхний дээрээ тэмдэглэдэг бол наадмын баярыг зөвхөн манай монголчууд тэмдэглэдэг гэдгээрээ онцлогтой баяр гэдэг. Дэлхийн зөндөө олон улсад байгаа амьдарч байгаа, сурж байгаа монголчууд маань ч гэсэндээ байгаа газраа наадмын баярыг тэмдэглэцгээдэг. Тэгээд монгол хүн байгаа газар наадам байгаа гэж бас ярьцгаадаг. Тэгээд Солонгос ч гэсэндээ Пусаны наадам, Пажугийн наадам, Минчоны наадам гээд байгаа газартаа наадмын баяраа тэмдэглэдэм билээ. Тэгээд би энэ жил яг Солонгост ирснээс хойш анх удаа наадам үзье гэж бодсон боловч манай найзууд ихэнх нь завгүйсэн. Тэгээд 7 сарын 11-нд гэртээ ирээд хуушур идээд тэгэл онтоод өгсөн. Үгүй наадмын хуушур гэснээс эмзлийн төв цэнгэлгийн хуушур амар гоё амттай гэсэн ингээ хүмүүс бас яриадсэн. Та нар очиж идсэн үү? Би ерөөсөө өөрөө хуушур хийж чаддаггүй байхгүй юу? Зөвхөн ингийн хуушур, наадмын хуушур, ямар ч хуушур хийж чадахгүй. Би бүр нэг ч удаа хийж үзээгүй байхгүй юу? Намайг ч одоо өдөө болцоод хуушур хийж сураагүй юу хийжсэн юм ийжсэн ингээ намайг амар олон хүмүүс тэгсэн. Тэгээ би нэг гэртээ хэлгэрт байхаар ээж чимхээд би илдээд өвийн доцохоор тэгсэндээ эмээ хийгээд өвөө ингээ хайрцдаг байсан болохоор би ерөөс нэг ч удаа хуушур хийж үзээгүй байхгүй юу. Тэгсэн чинь хүмүүс тэрийг амар гайхаад юм би тэгээд эндэл жоохон сурыг гэж бодож байгаа. Тэгээд би бүр ингээ яг наашаа ирэхдээ эмээ би одоо ээж эмээ өвөө эдэр бүгдээрээс ахгүй юу тийм намайг би одоо Солонгос явах юм бол ерөөс хуушур бод идэхгүй байж байгаа л ирэхэндээ хийж чадахгүй ш надахгүй ш гэсэн чинь манай ээж эмээ уушрад хажуунаас ямар амар арчаагүй юм бэ хуушур хийж чадахгүй хийхгүй хуушур хийж чадахгүй гэж юу яриад байгаа. Чи тийм арчаагүй юм гэж байхгүй хийж суурмор гэл намайг занаас ахгүй гэсэн чинь өвөө сонсцсон. Яг чимээгүй сууж ирсэн аа. Миний охин хуушур идмээр хамбал өөрөө хэлж өвөө нь мөнгө шилжүүлээд тэгээ миний охин хуушурыг зүгээр аваад идчих гэдгийгсэн аахгүй юу. Наадмын өдрүүдээр за ядаж хуушур олоод идчихээ та гэж бодоод явж исэн чинь тэр яриа бүр амар бодогдоод тэг надаа ингээд би яг тэр үед гэрийнхнийгээ амар сансан гэсэн чинь надаа би яг ингээд бодоод үтсэн чинь би одоо яг ингээд өвөө нэг хуушур авах гэсэн 2500 вон шилжүүлчих гэл өөрөө бол ингээд залах юм шиг байгаа. Тэнгүүд манай өвөө мөнгө хийгээл би энд хуушур авч идэх юм шиг байгаа. Амар хөөрхөн тэр наадмын өдрүүдээр тэрийг бас бодож жоохон юм арсан би. Тэгсэн чинь ингээд яаж том болсон яаж ч өөрөө мөнгө олоод ингээд амьдрсан гэсэндээ өвөө эмээдээ амар жижигхэн тий хийдэж өөрөө залгаал 2500 вон шилжүүлчих би хуушур авъя гэж ярихгүй нь мэдээчсэн. Тэнгүүд ингээд өвөгийн нүдээр болохоор айгүй байх боломжтой байгаа байхгүй юу. Тэгээ та нар юу хийсэн бэ? Сайхан баярлцгаасан уу? Миний наадмын баяр яг нэг иймэрхүү. Одоо хүйд одоо худагч маань ер нь нэг иймэрхүү атмосфертэй юм болж байгаа болов уу гэж бодож байна. Танд баяр хүргэе ямар өшөлтэй адуу вэ? Өшөлтэй адуу, саадуу, хурдаа адуу, манаа адуу, аав надаа. Ээж нь бас адуу. Би өөрөө хурдаа адуу. Би хурдаа. Их надаа. Өшөлтэй адуу, саадуу, скотраас саадуу. Их нь хэдий адуу. Хоёул адуу, хурдаа адуу. Нэг иймэрхүү юм болж байгаа болов уу гэж таамаглаж байна. Тэгэл яг нэг иймэрхүү Монгол нэг иймэрхүү юм болж байгаа хта гэсэн бодолтой наадмын өдрийг өнгөрөөсөн. Тэгээд юм тий яг гадаадд байгаа монголчуудын хувьд гэх юм бол яг цагаан сар наадмын баярын үеэр яг гэрээ авийг санд юм шиг санагддаг. Би лав хийгдэг. Тэгэл баяр болгож байгаа хта манай гэрээ ингэж байгаа хта гэл тэгэл бөөндөө ингээл цугларч мөглөрсөн байхыг харахаар бүр эдийн амар сандаг. Тэгээд фэйсбүүкээс зөндөө олон хөөрхөн бичлэгнүүд үзсэн. Тэгээд эднэрийг хамт үзье гэж бодчих. Амар хөөрхөн бичлэг зөндөө байсан болохоор тэр дундаас түүж авсан. Тэгээд хамгийн ихнийх нь болохоор морь цоллооч хүүхдээсэн. Ийм хоолойд төрсөн бол ийм л юм хийхгүй өөр юу хийх вэ гэж бодтол амар хөөрхөн санагдсан надад. Хэдэр орсон? Хэдэр орсон? Юу 14. 14. Оо яах гэдэг юм мөрөх гээд юм яах? 14-оор орж ирсэн гинэ. Тэгсэн чи комент нь морин 14-оор орцоод ярилцлага өгөхгүй явъя гэдэг байгаа юм шүү. Хоёлаа хэрэлдээл алга боллоо. Буцхой хурдан яваа ичиж өглөө гэдэг байгаа юм шүү. Хөөх юм аа. За дараагийнх нь чи яагаад моринд дуртай юм бэ? Монгол орлоготой мөн дуртай.
Аав надад мөн дуулж. Морь унаасаа. Чи тэгээ морийг айгүй сайн унд юм биш. Тэд настайгаа сонсон бол доо. 8 жил. 8 жил унж байгаа юм. Хүү тэд настай гэлээ чи? Тэд настай гэлээ? Дөө. 4 настай. За. 4 настай хөхөд морь унаа 8 жил болж нэгнэ. Манайх ч гэсэндээ намайг ингээд би ч 24-тэй шүү дээ. Та нараас намайг 14-тэй гэх юм бол тийштэй л гэх хэрэгтэй. Нэг үнэн удаан хамаагүй тийм үг гэл итгэх хэрэгтэй шүү ер нь. Эндээс болохоор бүхний тухай бичлэгнүүд явж байна. Тэгээ би нэг жоохон бахта нөгөө хоороор хөгжим тоглож байгаа хүмүүсийг харахаар өдөртэй чинь ямар хэрэгтэй юм бол нэл өөрөөсөө хөгжмийг өөрөөсөө мэдээл сураад тоглоход болох юм дээр өдөртэй чинь яг ямар хэрэгтэй юм бол гэж боддог ус ахгүй. Тэгээ гайхаад идэг байсан. Тэгсэн чинь өөрөө хөгжим тоглоод эхэлсэн чинь өдөртэй чи хэрэгтэй хүн байдаг юм билээ. Тэгээ би энэ засуулт нэрийг батны камер яг юунд нь хэрэгтэй юм бол гэж бодоодсэн чинь эмчлийн бичлэгнүүд өгөөдсөн чинь энэ хүмүүст нь гэсэндээ амар хэрэгтэй юм биш гэж бодсон шүү дээ. Тэгээ надад нөгөө хоёр бүхийн нэг засуулж байсан шүү дээ. Тэр хүний нөгөө энэ бичлэг амар таалагдсан. Тэгээ их хүн болгоны амьдралыг нэг юм гоё нөмөр нөөлөгтэй хүмүүс нэг тийм хэрэгтэй дээ шүү дээ. Тэгээ бүгдээ энэ бичлэг нь үзье. бол зүүн дашаатай байх гэдэг. Тэгээ зүүн дашаа. Яах юм бэ? Гүү. Тач дөрмөр юм шүү. Дөрмөр. Энийг Нэг гараа. энэ түгүйстэй. Чиний гараараа энэ чаас бариад шүү. Хоёр гараар 9 инчээс зураад шүү. Юу гэсэн үг юм чи? Би ажлаа хийж. Чи эндээс ингэ дулгаагаад шүү. Юм бариад хоёр юм чи заавал чи. Дөрмөн уншчих шүү. За. Энэ хоёр гар удаан ингэж барихгүй. Нэг талаас нэг мөрнөөс хоёр гараар ингэ дулгаагаад шүү. Хүмүүс хэрэлж जैन ахын доо жаахан цаашчих юм уу хаа. Ах нь хиламын хаагаад ирч. За ахын доо арслан болсон. Авраг болно хоёул. Яг нэг юм гоё нөмөр нөөлөгтэй хүмүүс байт юм аа амьдрал. Явж байгаа. Шууд галдцаа. Тэ. Сасаа. Аран хөмөрдөг. Ийм их ус ирдэг. Хайр заяа. Төрүүлж дэвснэрээ засуулт авсан гинэ. Гэхдээ энэ засуулж нар амар хөөрхөн юм аа. Бүр яг ингээ өмнөөс нь баярлаад гүүхийн. Зарим нь хүний өмнөөс хэрэлтийн, зарим нь ингээд гоё үг хэлхийн, зарим нь араас нь гүйж жагаад галтэрж унахын. Гэтэ бүр амар хөөрхөн юм. Надад энэ жил энэ хүмүүс надад бүр амар таалагдчихна. Гэтэ яа гэм бол энэ хүмүүсийг цаанаас нь хуваарлж өгд юм болоо чи энэ бүх дээр энэ засвал очоорой гэд хуваарлж өгд юм болоо эсвэл анханаас өөртөө засвалж тагаа орж юм болоо энэ яа гэм бол энийг надад тайлбарлаад өгөөч. Энийг нэр ингэсэн яа гэм бол бүхийг ингэж л үздэг юм штэ гинэ. Гэтэ яг бүр ингэж бүх үздэг хүмүүс байдагтэй. Сүүл намайг яг Монгол байх наадмаар манай нэг аавын найзууд манай гэртээ нөгөө бүх үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь бүр яг олон эрэгтэй хүмүүс нийлээ бүх үзгээрээ бүр амар гоё юм билээ. Бүгд амар ойрлолтол. Энэ үзэж байгаа хүмүүс амар хөөрөөд бүр баймбан босч ирээд захгүй гэсэн чинь ээж бараг таазан төхөрөөд боо яав гэж мэгээд амар хөөрх юм бил. Наа гэхдээ амар хөөрх юм аа. Ардаа бүр бүтээрээ яг ингээл амар хөөрхөн сэтгэл зүрхээрээ баярлалцаад гин яасан. Тогт залгсан юм уу? Бамбрууш гэл дүрсүүдэд суух юм. Жинхэнэ Монгол бүхтөө бисийг тоглохоор ингэж байгаа юм даа гин. Нэ барилгынхаа өмнө бие халаагаад тасал хийж байгаа хэрэг. Ингээд л наадмын бэлтгэл болоод байгаа гин. Яа. Тэр мэдгүйдээ асууж байгаамаа тэр бүгчүүдийн арын тоо яг ямар учиртай юм бэ гинэ. Тэгсэн X-үүдийнх нь тоо юм аа. Дуртай тоо гэсэн эхнэрүүдийнх нь тоо юм шиг байгаамаа. Азийн тоо ч гэж. Айн ордосон Зүхбаатарын зөвхөн улсын зам давхирлэр 6 давж Монгол улсын хартан юм болдог шууд хангаж байна. 23 та Монгол улсын хартан зодон гэрлээ. 23-ыг гинэ.
Би нэрээ наадмын бичлэг хийж байгаа болохоор ингээд Монгол дээл өмсөөд ийм зүтсэн та нар харж байна уу гэхгүй танд мэдрэгдэж байна уу? Дээл гэснээс нэрээ нөгөө Олимпийн наадмын хувцсны талаар та нар юу гэж бодсон бэ? Анх харахтун ямар гоё дээл вэ? Ямар гоё ингээ авч ирсэн баггүй юу? Тэгээ ингээ хүмүүсийн амар шүүмжлээд харна. Ягаад шүүмжлээд байгаа юм болоо гэж бодоод уншаад байсан чинь бас тэр шүүмж ч гэсэндээ ингээд айгу үнэн байлээ. Тэгээ яг шүүмжлийн хажуугаар зарим амар доромжилж орж ирж байгаа хүмүүс ч гэсэндээ зөндөөсөн. Тэгээ гадны сайтууд дээр ч гэсэндээ зураг гараад солонгосын мэдээгээр ч гэсэндээ ингээд монголчуудын олимпийн хувцас юм гоё мой гэдээ ер нь яриа гарсан баггүй юу? Амар сонио. Гадны сайтуудын тавьсан байгаа постны дор монголчууд ороод монголчуудаа муулаад монгол хүнийхээ хийсэн ямыг муулж бичиж амар сонио. Та нар тэрийг уншсан уу? Би бүр уншсан амар гайхсан шүү дээ. Зүгээр ингээд Монгол дотор л муулал да тийм шүү дээ. Ягаад заавал ингээд гадаадд очиж өөрсдийнхөө ямиг тэгж муулаад байгаа юм бүү мэд. Надад тэр амар сонио санагдсан. Тэр хүмүүсийг бас жоохон гайхсан. За тэгээ миний наадам нэг иймэрхүү л өнгөрч юм. Тэгээд одоо бүгдээрээ хөдөө гадаа яваад аялж байгаа ах гэж бодож байна. Тэгээд нөгөө нэг аялсан газраа хогоо бити хаяарэ. Нуур ус руу орохдоо бага насны хүүхдүүдээс хараарэ. Бүгдээрээ сайхан баярлаарэ. Баяртай.